Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца. Захиалгын утас 77 8888 1919. Саймур компани нь 2015 оноос Орос болон Европын улсууд болон Африк, Америк твийн нийтдээ 40 гаруй орнуудаас органик нэмэлт бордоогүй эрүүл сайн чанарын сортын жимсийг тариалангийн талбайгаас усан зам болон агаараар мөн газраар тээвэрлэн 30 гаруй нэр төрлийн жимсийг импортлж байна. Жимсний эрүүл хадгалалт аюулгүй тээвэр бүтээгдэхүүний чанарыг алдахгүй стандартын дагуу зориулалтын техник төргүүр болон тээврийн хэрэгслээр түгээхээс гадна томоохон зах худалдааны төв сүлжээ дэлгүүрүүд супермаркетуудад нийлүүлсээрэй. Монгол орны хөрсөн дургуулсан чацарган жимсийг эсгэж Чехословак мэргэжилтний олон жил үйлдвэрлэсэн технологи тулгуурлан уламжлалт аргаар нэрж гаргасан шимийн архитай хослуулан үйлдвэрлэсэн ориглон дарс шинэ бүтээгдэхүүн амтлаад үз. Шинэ жилийн мэнд хүргэе. Bigger brand. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. ETV телевизээс бэлтгэн хүргэж байгаа хайрын шинэ жилийн баярын нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Урилга хүлээж авсан хүндэт зочдтой баярлалаа. Бид өнөөдөр хадам ээж хэмээх цоо шинхэн уран бүтээлээ үлгээгдэж аваад удаагүй байгаа. Энэ уран бүтээлийнхаа баг хамт олноос бас төлөөлөл болгоод урьсан. Тэгээ Монгол улсын гавьяа жүжигчин Дарзуу ихч маань өргөдөө ирсэн. Баярлалаа танд. За хажуудан сууж байгаа хөөх охин маань залуу уран бүтээлч Амирлан. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баяр сайхан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Оюун Эрдэнэ гэдэг уран бүтээлчдийн маань баг хамт олон төлөөлөд ирсэн байгаа. Тэгээд харин шинэ жилийн өнөөдрийн энэ үдшийн дугаарт өргөдөж ирсэнд баярлалаа. Тэгээд хамтдаа шинэ жилийн орой нэг юм гоё ширээ тайрцаагаал гоё юм дурсамжаараа хөрөндөг шүү дээ. Тэгээд хамтдаа гоё та хэдийн дурсамжаараа айлцгаая. Тэгээд хадам ээж гэдэг энэхүү кино уран бүтээлийг бид бас онцлсан юм чинь те. Энэ киноны уран бүтээлийн тухай те кино анх ихснээс өсвөлээл ингээд гоё тийм дурсамжийн хамтдаа ирж эхлэе гэж бодож байна. Тэг продюсерсаа эхлэе гэж бодож байна. Энэ киног яагаад анх их санаа төрөв, ханаас энэ сэдлийн олов те гэдгээс эхлүүл зүгээр юм болов. За тэгээ. За юу нүүн бас манай хадам ээж уран сайхны киноны бас уран бүтээлчтэй өрж энэхүү сайхан шинэ жилийн гэгээлэг энэ сайхан баярын нэвтрүүлэгт оролцуулж байгаад маш их баярлалаа. Хадам ээж киноны уран бүтээлчтэй зүгээс. За тэгээд миний хувьд энэ өнгөрч байгаа 2025 онд Bitube Films гэж байгуулсан. За ер нь бол анхныхаа уран бүтээлийг аюу гай үзэгчдэд хүртээлтэй, өгөөжтэй, өгүүлэмжтэй их сайхан киногаар эхлүүлсэн бодол явуулсан байхгүй. Зохиолыг бол нэлээд хайсан, нэлээд удаа хайсан. Янз бүрийн хүмүүсийн зохиолыг их судалсан, уншсан. Тэгээ юмны нэг тохироо гэдэг чигтээ бүрддэг те. Нэлээд олон зохиол харсан. Тэгээ ер нь болохгүй байна гэж явж байгаад нэг өдөр зүгээр Facebook ухаж байгаа санаандгүй нэг жижигхэн өгүүлэг уншсан байхгүй. Хадам ээж гэдэг нэртэй. Тэгээ уншаад яг миний хайжсэн зохиол энэ байсан юм байна гэдгийг шууд ойлгосон. Ер нь бол шууд харцсан байхгүй. Яг энэ кино юм байна гэдэг. За тэгээ зохиолчин судлаад байсан чинь хулганаан тэргэлгээд зохиолчин хадам ээж өгүүлэг байсан. Тэгээ хулганаан тэргэл зохиолчийг бид нар мэдэн л те урд урдны уран бүтээлүүдээр нь. За тэгээ ихчтэй холбогдсон чинь ихч болохоор Америкт амьдардаг юм байна. Одоо 15 жил амьдарч байгаа юм байна.
За тэгээд ихчийн хувьд болохоор ингээд тавьсан санал бас их сонин байсан гэсэн. Ягаад тэгэхээр урд нь нэг ч уран бүтээлээрээ кино хийж үзээгүй анхны санал учраас маш гоё уриалгахан хүлээж авсан. За тэгээд зохиол маань ингээд аюу гоё зохиол олцсон. За одоо энийг хинээр бичүүлэх вэ гэж бас нэлээд бодсон. Тэгээд найруулагч зохиолч Таван Баярыг сонгоод ягаад Таван Баярыг сонгосон гэхээр Таван Баяртай урд нь бас би 2 3 уран бүтээл дээр нь ажиллаж байсан. Хоёулаа дуулын кинонд жүжигчнэр ажиллаж байсан. Дараа нь Story гэдэг кинонд нь зургийн дараагаар бас давхар жүжигчнэр ажиллаж байсан. Тэгэхээр нөгөө ойлголцоход их амар. Дээр нь ер нь яг бусад найруулагч зохиолчтой хувьд нэлээд өөр ертөнцтэй хүн шиг санагддаг байхгүй надад. Тэгээд Таван Баярт санал тавьсан, маш их таалагдсан. Таван Баяр маань тэгээд энэ зохиолыг маш сайхан бичсэн. Яг өөрийнхөө имэд зориулаад. Тий. За тэгээд зохиол гарсны дараа зохиол уншаад маш их таалагдсан. Тэгээд бас давхар энэ киног найруулагчаар ажиллаач гэсэн саналыг тавиад. За тэгээд бид бүхэн сая өнгөрсөн 9 сард Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын гүн нуур цусланд 22 хоног 30 дүүний бүрэлдэхүүнтэй тэгээд зураг маш амжилттай аваад ирсэн. Тэгээд кино маань одоо үзэгчдийн хүртэл болоод нэг 5 6 хон шин. Ер нь айгүй ам сайтай нэлээд хандлттай байх шиг байна. Долоон болсон алтан овоо минь төр улас төвшин төмөн олон амгалан үр хөөхд эрүүл саруул байх болтугай. Хатам ээж чи уламжлалт ордоод байна. Дартхан ч яах вэ дээ? Эмээдэн гэрэлтэй байна уу, харанхуй байна уу? Адилхан шүү дээ. Ялгаагүй. Гол нь тэр хөгшнийг гээд хүрлээ тэндээс огт хөдөлж өгөхгүй юм аа. Ямар сайндаа л охиныгоо сургуулаас нь гаргаж хажуу таах байт. Тийм үү. Хүн хүний тавилан заяа амдаа шүү дээ. Яах гэж ингэж тийм гэж. Энэ хүрлээд ээжтэйгээ авахсан зураг ерөөсөө байдгүй юм биш үү? Нөгөө нэг хоёр их чинь хуваагаад аваа явчихгүй юу? Энд чи одоо хүний дурсамжийг хүртэл аваа явчихдаг хэрэггүй. Эмээ, та дээр өвөгийн тухай ярьж өгнө гэж хагаад болсон доо. Эмээ ч одоо өөрөө ч ихнээс нь мартаж явах шиг байна. Хоёр биенээс минь дахиж нойтон сормостой өр мэдлэх боломжгүй гэдгийг одоо ч юм хүлээн зөвшөөрөх ёстой. Гал голомт залгах хүүтэй болох гэсэн хүслийг минь бүүсгэр. Хичээ, хүлээ маань манайд өмнө гэжтэй. Аав чамд юу гэж зэхлээ? Бинийг удаан зовоохгүй хин шиг хатан гэртээ очих юмсан л гэж бодож суудаг болсон. Чи эмээ хурж яах гээд байгаа юм? Ээжлөөрөө энэ хөгшнөөс хойш нэг хүн шиг амьдрах байх та гэд байдаг үсттэй. Бас охор юм өнгөрөөд өгвөл эдний гэдгийг аль хот руу яваад намайга алдах гэдэг. Би чамайг ийм тэнэг мал гэж бодсонгүй. Гэртээ хариу ээжич. Жамтай би тавцалтай. Мэдч өнгөрсөндөө байвалч зүгээр ч юм уу дөө. Ээжтэй хүн сайхан байт юм байна миний. Тийм ер нь бол сошиалор бол айгүй их хүмүүс баяр хүрж байна, айгүй хүмүүс сэтгэл бичиж байна. Тэгээ гол нь манай киноны маань агуулга нь өөрөө одоо яг сүүлийн үед алдагдаад байгаа Монгол ёс заншил ах уу, нүүдлийн соёл ах уу гэх мэтчлэн одоо алсран холбоод байгаа шүү дээ биднээс тийм. Энийг бас хүмүүст илүү их хүргэе. Дээр нь их хүрийн нандин холбоо төрсөнч бай, төрөөгөөч бай. За дээр нь одоо бид бүхэн одоо хатан мэж гэхээр бидэрт нэг тийм таатаа сонсогддггүй ер нь тий хатан мэж гэдэг нийгмийг бас бий болгох тийм учраас яг хатан мэж гэдэг хүн ер нь бол их хүн гэдэг их хүн л байдаг шүү гэдгийг харуулахыг зорьсон л та. За тэгээд Дарзын өгчөөсөө Цэрэн Дарзын өгчөөсөө бас асууя гэж бодож байна. Таны хувьд одоо энэ кинонд оролцоход урд урдны уран бүтээлүүдээс илүү онцлогтой зүйл юу байв? Анх та танд энэ саналыг тавихад зохиол уншаад ямар санагдав, ямар сэтгэл төрөв та тэр тухайгаа бас нэг яриач. Мэдээж олон л ээжийн дүрийг бүтээж ирсэн. Гэхдээ энэ онцлог нь хатан мэж гэд нэг агуулгаар ахиж өөр ээжийн дүрийг гаргаж ирж байгаа шүү дээ. Энэ миний тоглож исэн дөрүүдээс хамгийн одоо сайхан, хамгийн онцлогтой нь одоо хатан ээжийн хайр гэдэг бол хайр хатан ээж ч байсан өөрийн ээж ч байсан хайр их хүний хайр гэдэг бол ижилхэн байдаг юм аа. Энийг л би одоо
энэ их баярлсан л да. Энэ кинонд ийм сайхан дүр надад өгсөнд одоо мэрэгжилнэгтэй улсууд маань ярьдаг шүү дээ. Характерны жүжигчин гэж. Характерны нэлээд дөрүүд байдаг л да. Ялангуяа театрын тайзан дээр нэлээд байдаг. Тэгээ харин тэр характераас минь характерны жүжигчин гэдгээс ондоо би бас хүсдэг байхгүй юу. Гэхдээ нэг сайхан ээж болох юмсан. Зөөлхөн сайхан одоо тийм нас минь явлаа, одоо их өндөр насжилж гэн, одоо бурхны оронд өгч гэн тийм ээ. Тэгтээ зэрэг тэр оронд очих одоо хугацаа ойртсон болохоор тэрнээс наан бас нэг ард түмэндээ ингээд нэг үлдээчих нэг гэгээтэй сайхан тийм ээж болгосон гэж би бас хүсдэг байсан. Тэгээд тэр хүслийн маань одоо мэдсэн юм шиг энэ продюсер энэ хамт олон Таван Баяр эднэр маань надад ийм санал тавьсан. Би хичээсэн. Тэгтээ яг би бас цогс одоо бүтэн үзэж амжаагүй л явна би киногоо. Тэгээд цогс юм дээр бас л одоо дуцтай л гэж бодог. Кино ч их хэцүү шүү дээ. Нөхөө засаад юу яаж болдгоо. Тэнийг аваад үлдчихсэн. Ер нь тэгээд тоглосон дөрүүд бол дандаа л өөртөл гологдож тех миний ялаа инх миний ялаа л гэдэг л дээ. Тэгээд энэ кинон дээр бас яг ам сайтай байгаа танд одоо сайхан ээж болсон энэ талаар нь одоо их л одоо намайг сэтгэлээр дижээгээл байгаа эднэр маань та сайн тоглосон шүү, сайхан болсон шүү тэгээд байгаа. Тэрэнд нь би баярлж л байгаа. Тэгтээ дотоо 30 юмнууд их мэдээж байгаа ч гэж би өөрөө бодож байна. Тэгээд сайхан юм да. Урлагт одоо зүтгэсэн олон жил зүтгэлээ. Ялангуяа театрын урлагт их олон жил би ч одоо 30 гаруй жил театрын урлаг. За тэтгэвртэй гараад ч одоо юу хүүхдийн орон бүтээлийн продакшнууд дамжаад л ингээл цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоолаар загнаал ингээл ингэж явж илээ. Кино гэдэг бол театрын урлагаар шалондоо юм. Тэгээд киноноос би их айдаг. Ягаад гэвэл тэр кино театр хоёрын тоглолтын ялгаа маш их байдаг болохоор би анхал жүжигчин болохдоо л би одоо театраар явцсан болохоор хэтрүүлэх одоо сайн тоглолч ихтэй зэрэг хэтэрчих гээд байдаг. Их хэцүү. Тим юм дээр нэг айдгийн тэгээд сүүлийн одоо яг их одоо бидэнд тэтгэвэр сууж байгаа хүний чинь кинон дуурайхаар нэг талаараа бас айж байгаа ч гэсэн нөгөө талаараа баярлаад ах юм аа. Тэгээд залуучуудтайгаа явж явах их сайхан юм. Эднэр маань намайг зүгээр өстой хоёр гар дээр өргөөл явдаг юм. Тэгээ яг тэр киноны хэсэг дээр яг орж ирдэг ш нэг одоо жижигчин болдахт хоёрын одоо хэсэг дээр тий. Чи одоо яагаад хот хүрээ орж ирснээс хойш юм болчихоо гэл нэг хэсэг орж ирдэг. Тэгээд дарзуугаа хэсэг дээр бас тэгдэг шүү дээ. Би нэг бэрээ нэг зоохгүй шиг л ингээл явчих юмсан хадан гэртээ арчих юмсан да гэ. Тэр үг мөг бас айгүй их хүнд орж ирдэм байлээ шүү тий. Тийм сэтгэл хөдлөгсөн тийм сценүүд их гоё сценүүдээс би тгийг харчаад ямар гоё тийм ахуйтай гоё кино игэвэ гэж харж ирсэн. Хэдий сүр дүрч гэсэн. За юун төрөнд хадам ээж уран сайхны киноны маань уран бүтээлчдийн төлөөлөл бид бүхнийг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баяртай байна. За ингээ шинэхэн киногоо бас үлгийдэж аваад бид хүн бас удааг байна. Миний хувьд болохоор урдны орж исэн ингээд дөрүүдээс ч юм уу ингээд нэг ажиллаж исэн уран бүтээлүүдийг харж байхад бас ингээ баг зэргийн сөрөг маягийн дүр ерөөсөй байгаагүй. Анх ингээд манай талын хүн байсан. Тэгээ продюсер Баяраа маань Тавка ах маань ингээ анхын дүрийг надад ингээ санал болгосон. Тэгээд миний хувьд болохоор зэрэг 2019 онд хамгийн сүүл Цаасан шоу гэдэг уран сайхны киног Голланд Марк Entertainment үүсгэн байгуулад ингээд гэр бүлийнхаа үнэтэй хийсэн цагаас хойш нэг юм жүжигчнийхээ хувьд ерөөсөө оролцоогүй 5-6 жил болсон байсан. Тэгээд хувь уран ингээд ар гэр гэдэг би чинь 4 хүүхэдтэй ээж болсон. Тэгээд 2023 онд алдарт ихийнхаа одоо ингээд аваад тэгээд яг энэ киноны санал ирэхэд ер нь нэлээд жон халгаж орсон шүү. Бас нэг уран бүтээлч чинь бас нэг ер нь л 5-6 жилээс ингээд дээшлэл юмд орохгүй болохоор ер нь л ингээд айцтай болчдөг. Тэгээд киноныхаа нэгдүгээр нэг кастингийг ингээд оролцох тийм нэг параллельны тоглох уран бүтээлчдийг хараа хамгийн түрүүнд маш гайхалтай байсан. Би Монгол Улсын гавьяа жүжигчин Цэрэн Дайр зөвчдөг анх удаа яг энэ кино уран бүтээлд хамтарч орсон. Тэгээд энэ бүр маш бүр гайхалтай бүр ингээд залбирч өөрөө бүр ингээд сүсгэлж орсон. Тэгээд сая шинэхэн гавьяат болсон оюун эгчтэйг бас анх удаа хамтарч орсон.
Болдаахын хувьд болон Эрк ах бидэд болохоор бас урд нь бас уран бүтээлүүдэд орж илаа. За тэгээ зохиолоо уншихад бол яг хувь хүнийхээ хувьд бол мэдээж жоохон эвгүүлтэй мэдээж хүүтэй нь ханилаад тий өөр хүүхдээ нь гаргацаад ингээд тэр сайхан ээжийн ингээл ад үзнэ гэдэг бол ер нь бол хувь хүний хувьд бол байж боломгүй зүйл. Тэгээд кинон дээр ч гэсэн ингээд ер нь аль болох өөрийгөө нөгөө дүрээ хамгаалж тоглоно гэдэг чинь өөрийгөө ингээд зөвтгөх маягаар тоглохыг их хүссэн. Тэгээд дээрээс нь найруулагчтай бас ингээд бас санал болгоод нөгөө миний нөгөө хань одоо болдаах тэгээд тэнгууд би дангийнхаа зохиолдор бол дандаа чи гэж харцдаг ш. Тэнгууд яг баг зэрэг өөрийгөө баг жоохон эрэг тал руу оруулахын тулд ингээд та гэд нөх ханийгаа тэгдэг штэ та гэж ингээд дуудах. Тиймэрхүү жижиг юмнуудыг бас ингээд найруулагчтаас оруулж өгсөн. Тэгээд дээрэс нь ер нь хэцүү байсан. Дарзуугчтай ингээд тоглоход ингээд битүүр ингээд хамт ингээд яг бас нэг өрөөнд ингээд хитгэн онсон л доо. Гэтэл яг нөгөө өөрийн ээжгээ ингээд санаж байгаа. Тэгэл тэнгууд ингээл ад үзэх маягтай ч юм уу тиймэрхүү ингээл зохиол төр тийм байдаг учраас зэрэг аль болох амьдрал дээр яг л нөгөө арай илүү эрэг ингээ ойрхон байхыг айгүй илүү хичээсч ажилласан хамтдаа амьдэрсэн. Тэгээд ихчтэйгээ ийм сайхан уран бүтээлд орсон. Үнэхээр гайхалтай. Баяртай байгаа шүү. Бүр хайрж тоглож бид нар бүр ингээд анхнаасаа тийм уучлалгоё гэдэг шиг юм. Тийм уучлалгоё гэдэг анхнаасаа л зохиол уншаал яг энэ хорлоо гэдэг дүр дээр дарзан өгчиг байгаа гэдгийг сонсоол бүр ингээд яг л нэг төсөөлж те дарзан өгчиг төсөөлж яг ингээл энэ зохиолоо бүр анх хэд идчихл уншлаа. Тэгэл яг кино натур дээр очиод бүр ингээл юунд яг ингээл камерны ор тоглохоос илүү амьдралын хойно бид нар ингээл камерны ард илүү бүр илүү ихээр хайрлал. Тэгээ кинон дээр мэдээж үзэгчдэд бол эдгээр чинь мэдээж зохиолч те найруулагч нөгөө бид нар доор нөгөө нэг замичааны доор ажиллаж байгаа учраас зэрэг яг тэр хийх ёстой зүйлийг хүсч гаргасан. Тэгээ тавк ах маань ч гэсэн илүү би бол аль болох жоохон эргэл болох гээд ах шиг үсэн. Тэгэнгүүт тавк ахлаар үгүй болохгүй яг ингээл яг одоо сүүл киногоо үзээд тавк яг чи миний хэсийг зүв байгааз гэхээр харин тийм байна зүв байна гэл. Өөрөө болохоор жоохон эрэг тал. Тий өөр болохоор ингээл татаал ингээл зөвтгчгөөл хэдий текст нь ч юм уу зохиол дээр үг нь тийм байгаа ч гэсэн ингээд одоо нэг хувь нь оюун ертөнцийн явах гээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг найруулагч маань болохоор зэрэг үгүй шүү яг дүрчин юм шүү цэрмаа юм шүү гэл ингээд цаг минут тутамд ингээд мэдээж сануулж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж та найруулагч маань зүв байсан. Тэгээд сайхан уран бүтээлд оролцсон. Манай оюукагийн нөгөө гадна типаж гэдэг юм уу яг нэг юм гоё Монголд тийм яг нэг хөдөө ахуйтай кино уучраас аюу гоё наалтах юм байна гэж шууд хараад гэж бодсон байхгүй тийм. Маш зөв сонголт байсан. Маш сайн тоглосон. Би уудал цугаал ингэж байгаа дүрийг хараад яг энэ Монгол ахуйтай яг энэ хүн бол яг дөрөв олж яа гэж харсан да. Ивент тэтгэгч Ноён пицца. Идэх тусам илүү амттай. Тэгэд өнөөдрийн манай хайрын шинжилт баярын нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Ноён пиццаны маань хамт олноос бид нэр баярын ширийг маань одоо чимж бэлдэж өгсөө. Тэгээ хамтдаа бас баярынхаа зоогийг барингаа хэвдүүл бас яриагаа үргэлжлүүлээ. Тэгээ Ноён пицца маань сүүлийн 4 жил бас сүүлийн 4 жил хамтран ажиллаж байгаа тийм маш олон жил нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Ноён пицца маань байна. Дээрэс нь тав хүн бас түрүүхийн баяраа хэллээ. Ямар гоё торт вэ гэдэг энэ Батбайгал бэкеригээс бид нарт зориулж ингээд нэвтрүүлгийн зориулж Батбайгал бэкери гэсэн байна. Зочдод маань зориулж хийсэн. Батбайгал бэкерийн хамт олдонд маш гоё. Тий, Адам ээжгийн киноныхоо постерыг хийсэн. Айгүй гоё бялуу хамт бялуу хийжсэн. Тий. Маш гоё сэтгэл төрлөө. Бид хэд өгөөд явуулнаа. Өчтөр манай нэг зочид сервантантаа хадгалнаа л гэж явсан. Тэр ер нь жоохон дэмий юм болсон баха. За эдгээр юу уугаад жуус уугаад. Тэгээд лимота гэд одоо энэ жимсний одоо Монголд оруулж ирдэг одоо юм хамт олон манаас манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажиллаж байгаа. Цайныхаа хачирт бид нар бас ивент тэтгэгчтэй танилцуулчихъя. За бүх ивент тэтгэгчтэй маш баярлалаа. Хамтрахын иднэ гэдэг. Тийм номтойгоо ярилцъя тийм ээ. За анх чамд саналыг яаж тавьсан те зохиолоо уншаад ямар байсан. Яг очиод бас ингээ том чудтай те зэрэг зүвжиглээд ингээ явж хат бас нилээн гол үүрэг оролтдог байсан шүү дээ. Нилээн тоглолт сайтай байна. Тийм байсан. Гол дүр шүү дээ бас. Оюукагч нь бол дүрээ аягүй сайн өмөрлөө шүү дээ. Анх таван баяр найруулагчтай нөгөө нэг Жалхуу драмын театрт хамт ажиллаад яг тийм би бинийгээ таньжсэн. Тэгээд анх миний анхны кино болохоор Стори уран сайхны кино. Тэр Стори уран сайхны кинонд
баяр сайхан ахтайгаа тэгээ 5 байр найруулагчтай тоглоход ингээ найзуудтайгаа яг үеийнхэн тэгээ тоглоход бол надад айгүй гоё нэг тийм би нэгээ дэмжээ тулаад ингээ гоёсэн. Тэгээд сүүл хадам ээж кинонд надад 5 байр найруулагчаас санал hirээд нэг ийм кино байна. Номин гээ тохны дүр байна. Ингээд уншаад өгөөч гэд. Тэгээ би ингээл уншичаад хүүх ямар гоё юм бэ. Би ингээд одоо энэ кино тоглох юм бах та гэдэг ингээл. Тэгээд амар баяртай хүлээж авчихсан. Тэгээд бүр ингээ уухайн тасцаа тэгэл та. Тэгэл та. Гэрхэн дээлэл би одоо энэ кинонд л тоглоно гэсэн. Тоглоно. Би заавал өөрөө тоглоно гэсээр хагаад орж ирсэн. Зураг авалтууд хэр хүнд байв тий. Тэгээ өдөөний ахуу ямар санагдав? Зураг авалт ахын дээр өдөөний хүртэлхэд хэцүү өндөрлөлттэй зүйл байсан уу? Байсан. Юу ийсэн? Би яг өмнө нь морь унж үзээгүйс ахгүй юу? Тэгээд бас үхэр тууж мууж үзээгүйс тэгж жагаад шууд тэр үедээ тийм шууд хэрэг гараад тэгээд одоо чи өөрөө л унаа. Одоо өөрөө л унахгүй болохгүй гэд. Тэгээ би за айжсэн ч гэсэн за би одоо ийм гоё дүр тоглож иж те одоо ингэж гоё явж иж би одоо энэ дүрийг заавал гоё гаргах хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд морь унжсэн. Одоо тэнд ингээл хөдөө зурган дээр очиод бужигнаал те ингээл яг ийм бас том хэмжээний кинонд бас ийм том уран бүтээлчд орж үзээгүй байсан шүү дээ те. Тэгээд бүх зүйл дуусаад одоо кино нэгээд ор 7 онцлоо те. Киногоо бүтнээр нь үзсэн үү? Яг үзээ суухад ямар мэдрэмж төрж чинь. Мэдээж хүүхэд гэдэг утгаараа гэрийнх нь бас айгүй тийм догдолж хүлээсэн байгаа шүү дээ. Гэрийнх нь юу гэж чинь. Сүүлд нь ингээд кино үзэхээр болоод би бүр амар догтлоод тэгээ зурагтаа асгаад гэр бүлээрээ үзэн гэдэг ээж аав хоёр бүр аим бөөн баяр болоод тэгэл за бүр гэр бүлээрээ сууж байгаа л үзэн шүү. Хэдүүл яг бөөндөө үзэн шүү гэж тэгж байгаа. Тэгээд ээж айгуу гоё гаднаас чипс барьж орж ирээ. Тэгээд бид нар бүгдээрээ сууж байгаа. Тийм. Бүгдээрээ сууж байгаад үзсэн. Тэгсэн чинь ээж бүр ингээл амар сэтгэл хөдлөл өндөртэй бүр ингээл уйлал хажууд. Тэгэл би ингээл зарим хэсэг өөр харчаад хичээл. Тэгэл ингээл яг тэр үед болж исэн зүйл айгүй их бодогдсон юм байна. Давхар тийм. Энэ үед чинь нэрээ 3 цаг шөнийн 3 цагт ингээд ядраад ингээд зураг авч исэн юм биш үү. Одоо ингээд үзээ суухаар ямар гоё юм бэ гэл. Найзууд ангийнх нь юу гэж чинь? Гэж тийж байна. Одоо л яг үзэж байгаа л да тийм. Одоо намралтын өдрүүдээр үзээд л тэгэл. Манай амралтанчтай 2 кинонд гол дүр бүтээсэн. Одоо сурж байгаа хоо тий. Тэр юм үлээж аваад тий. Талаан дээр айгүй юм. Ер нь цаашдаа жүжигчин болъё гэж бодсон уу, шийдсэн үү? Эсвэл одоохондоо бас арай шийдэг байв. Одоохондоо арай шийдэг байгаа. Гэхдээ би шүдний эмч тэгээд жүжигчин хоёр. Тийм бас мэрэгчлээ байж болно шүү дээ хүн тий. Шүдний даг нь болох нэ. Манай найруулагчийн шийдэл бас их гоё байсан. Юу гэхээр одоо яг манай гол дүр тоглож байгаа хүүхдүүд мань дандаа нөгөө хотын хүүхдүүд байсан байхгүй юу? Өдөө яг явж л байсан баха л та. Тэгээ нөгөө энэ хүүхдүүд аваад 7 хоног өмнө яваад гисэн найруулагч. Моторлоо. Тэгээ одоо ч үл энэ тортон дээр нэг трактор ирсэн нөхрөөш. Энэ ч одоо бүр хотын хүүхд байхгүй юу? Энэ нөхрийг чи аваачаад үсийг нь хусаад, царайг нь борлуулад тракторт сууж үзээгүй хүүхдийг аваачаад трактор барьдаг болгоцсон л байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ найруулагч маань бас мэдрэмж шийдлэх зүг бас их мундаг байсан. Тэгвэл одоо ингээд юу гэдэм шууд аваачингуудаа маргааш зураг эхэлдэг морь он энийг он чадахгүй айгүй хэрслүүд гарна тий. Тэрийг их харсан. Тэгээд хүүхдүүд манд их сайн тоглосон юм. Найруулагчийн мэдрэмж их чухал тий. Тэгээд энэ кинонд чинь бас манай одоо хүрлээ цэрмаа хоёрын 3 хүүхдээс гадна дурсамжийн сцен дээр нэг 2 хөөх охин байгаа. За тэр болохоор бас ямар продакшн нэлээд хүүхдийн сургалтын энэ 2 охин тэр хоёр айгүй хөөрхөн тоглосон. Үдсэн бол тэр нэг жоохон охин гараа ингээд болж байгаа тэр те тоглолтууд айгүй сайн байсан. Дээр нь за хамгийн хөөрхөн хайр татсан нэг дүр бий те. Мандуул гэдээ одоо манай гол дүр хүрлээгийн маань бага насны одоо дурсамжийн хэсэг дээр орж ирж байгаа хүүхэд. Тэр хүүхдийг болохоор бид нэр яг тэр алтан булгах сумаас хайсан. Тэгээд нэг сумын би нөө соёлын төвдөөр нь явж байгаа нэг юм хүүхд хэрэгтэй байна гэдгсэн чинь манай нэг багшийн хүүхд үйд юм аа. Айгүй хөрх нээлттэй хүүхд байгаа. Тэгээ нөгөө ээжийнх нь уцыг аваад ингээд ярьсан чинь хөдөөнийхэн чих сони юм билээ шүү дээ. Яриад бид нар ингээд кино хийж байгаа хүмүүс байгаамаа. Ингээд соёлын төвдөр байна. Хүүхдийг чинь тоглуулах гэсэн юм аа гэсэн. За одоо би аваад ч гэсэн.
Тэгэнгүүт би ингэж бодохгүй. За одоо имэж юм ээж юм хамт яваал ингээл яхлахта махта гэсэн чи хүүхдээ авчир. Энэ өгч тийм лээ. Тэг хүүхд чи ингэж аваа явуучих гот аваа наа ч ойлгохгүй зүгээр наа чи идэх юмд наа чи ойлгохгүй тэг аваа яв. Эдтэй өгч юм. 2 нас гарантай 2 нас 6 сар. Бүр тийм жоох юм. Тийм. Тэгээд даацсан. Ярьдаг. За тэр хүүхдийн тоглолт бол тэр хүүхдийн тоглолт бол үнэхээр гоё байсан тийм үү. Яг бидний хүсэж байгаа найруулагчийн хүсэж байгаа хөдөлгөөнийг хийгээд байгаа байхгүй тийм. Тэр хүүхдийн тоглолт үнэхээр гоё. Тэр хүүхдүүд манайх группээрээ дурлсан. Ерөөсөө уйлдгүй билээ. Шинж жижигсэнтэй болчиход ирсэн юм шүү. Ерөөсөө уйлдгүй. Гэхдээ нэг удаа уйлсан 2 3 хоногт яагаад уйлсан гэсэн чинь 2 3 хоног ч юм ба таньдаг. Үгүй тэр чинь яг ирж очоод нэг удаа бол шөнийн зурагт хонсон юм. Тийм. Нэг удаа уйлсан нөхөр. Яагаад уйлсан гэсэн шороогоор тоглоулахгүй гэж нэг уйлсан. Тэгээс бусдаар бол ерөөсөө уйлаагүй. Тэр үнэхээр айгүй тийм өвгдөлтөй их гоё хөвтэс тээ. Алтан болог сум нөгөө гүн нуур хоёр чинь нэг 10 км-ийн л нэг зайтай штэ. Тэгээд нөгөө бид нар ч яг нөгөө гүн нуурын хажууд нөгөө гүрэн нуур цуслан дээр байрлаж байгаа. Тэгээд ахуугийн маань гэр болохоор яг алтан болгохтой байдаг. Тэгээд 10 км-ийн. Тэгээд зургандаа эхний өдөр нөгөө зургийн дарга нөгөө чаагийн үрт хонсон гэдэг байна штэ. Би ч бас яг өөрийнх нь зураг төгөлөө атсан. Тэгээд эдгэр ч бүрс яг манай хүрлээгийн баг насанд ийм хүү байгаа гэд. Тэгээд яасан дэ ээж аав нь ирсэн мөсч үгүй ээж аав нь хөдөө ажилладаг. Тэгээ эмээтэйгээ нөгөө нэг алтан болог суман дээр эмээ ажилласан биш үү? Эмээ болохоор заа гэж бүх нөгөө памперс мамперс юу гэдэг нөгөө өөрийнх нь хувийн бүх хэрэглээтэй нэгээд эмээ болтроод байгаа юм шиг ажилласан. Эмээ харин тийм бараг бүр аюу зовшоотой. Тэгээ бүр яг цаанаасаа л яг энэ кинонд маань энэ жүжигчд маань баг наснаас ихсэл ингээл том бүх насны ингээд бүр ингээд цаанаасаа л бүр ингээд тэр хөөдөлтөй аюу гой дурсамжаа хадгалаад. Аюу гой дурсамжаа. Одоо аюу эмээ аюу сэтгэл зүйн дээр ер нь гэрийнх нь аюу сэтгэл зүйн дээр байгаа. Тэгээ энэ ташрамд бас мандуулыг тоглуулсан анхаа ихчтэй баярлалаа гэж хэлье. Тэгээд бас бидний уран бүтээлийг бүхий л талаар тэмцсэн Төв аймгийн Алтан болог сумынхаа ард иргэдэд бас маш их баярлалаа. Хадам ээж тийм группийн хамт олонний өмнөөс хэлээ. Ер нь кино хийхэд бол мэдээж ялангуяа одоо моторт гараад хийхэд хамгийн чухал юм гэдэг чинь одоо тухайн одоо газар орно те бид ч бүх юмаа тэндээс болгодог ш зураач нар зургийн дарга нар тэгээ бүх зүйл дээр бүр болохоос нь болохгүйг нь хүртэл маш их тус болсон. Тэрний үчинд киноноос саадгүй сайхан зураг аваад ирсэн те. Урнаа ихч биш нөө гүн нуур цэслэнгээ одоо дарга хийж байгаа. Тэгээ бүр дараагийн кино уран бүтээл би өөрөө зургийн дарга хиймээр байна те. Та нар яг буцаад эргээд ирэх юм бол дараагийн уран бүтээл дээр ч юм яг энэ нөгөө нутгийн зургийн даргаыг нөгөө нутгийн хүн ихээр бүр илүү гоё байдаг шүү дээ. Тэгээ манай нөгөө зургийн даргаар чансал сүр ингээд чаагийн мөн явсан юм. Тэгээ манай чаагч аюу сэргэлэн байхгүй их дайчин шүү дээ. Алтан бологт очингуудаа нэг баахан ах нартай тайлцаа нөгөө дундаа Facebook групп чат мат үүсгэсэн. Тийм. За одоо ах нараа тийм хэрэгтэй шүү юм шүү. Нөгөө төл бүр аюу итгэвтэй. Аюу хөрхөн байгаа тэр тийм. Зургийн дарга гэдэг нэр ингээ дарга гэдэг нэртэй ч бас чанга ажил тийм. Тэгээд одоо нөгөө төлдөө тийм болоод иргээл. Нөгөө хүмүүстэй та нарын зургийн даргын групп шүү гэж ойлголцсон юм шиг байна. Тэгэл групп чат үүсгээл. Тэр чинь пост сэргэлэн. Чаяа маань мундаг л та. Урднаас маш олон кинон дээр зургийн даргаас гадна бас найруулагчаар бас тийм. Зургийн найруулагч магт аюу олон жил ажиллаж байсан юм лээ. Ивент тэтгэгч Батбайгал. Амт бол ад жаргал. Харин шинэ жил маань мэдээж баярын нэвтрүүлэг тий 12 сард яг хүсэл мөрөөдөл дүүргийн цаг хугацаадаас үзэгчдэд хүрдэг. Тэгэхээр мэдээж шинэ жилийн сайхан дурсамж яриагаас ярихгүй өнгөрч болохгүй. Тэгээд би бол яг гавьятаас асуумаар байна л да. Ер нь таны одоо хүүхэд байх үеийн шинэ жил тий тэр үеийн гоё дурсамж жас бидэнтэй бас хуваалцааж ер нь гоё дурсамжууд их ярьдаг юм а. Олон цочтой ярьж байхад тэгэл нэг өвлийн өвөө гэж хэнийг хэлдэг вэ гэсэн чинь асарж байгаахыг л өвлийн өвөө гэж боддог байсан гэж яг тэр дурсамж бас айгүй олон ярьд юм байл. Тэгээ таны хувьд бас хүүхэд насны гоё шинэ жилийн дурсамж онц. Би ч одоо хүүхэд наснда хөдөө тосхны сургуулийн сурагч байсан болохоор сонин одоо энэ шинэ жилийн гоёны энэ гялгар цалгар юм ерөөсөө олдохгүй. Зүгээр дэвтрийн цаасаа зүсэл тэгэл юу гинж хийгээл гинжээр л гоё. Тэр цаасан гинж. Тэгээ дэрийг усан бодгаар зарим нь усан бодогтой нь усан бодгаараа будна. Усан бодог байхгүй нь харандаан бодгаар харандаан бодогчтой ямар тий. Тэгээд нэг олон гинж хийн. За тэгээд нэг 5 хушуу малынхаа зургийг хайчилж зүүн. Тий. Модноосоо Саамаа бол үзэгдэхгүй. Байхгүй юу ч байхгүй. Тийм олдохгүй шүү дээ.
Тэр үед бас шинжил ондоо байсан байна. Одоо бол ёстой хайрын шинжил гихчээр л одоо бие биендээ баяр хүргээд л одоо бие биендээ бэлэг өгөөл тийм ээ. Их сайхан идэж уугаал одоо ингээд өвлийн тэмдэглэж штэ. Бидний үед бол сургуулийн шинжилгээ, сургууль дээр л шинжил болно. Сургуулийн улаан болно. Тэр өөр албан байгууллагууд шинжил хийхгүй. Тэгээд сургуулийн шинжилгээг үзнэ гээд ерөөсө пиг дүүрэн улсууд цуглдсан. Бид нар яг нэг дуулан тэгэл тэгжээтрэл алиалагч гээл дуранддаг тий. Хоёрын хоёр алиалагч гаргачих. Тэр алиалагч чинь юу яана? Эхлээд бол яг өвлийн өвгөн бэлгээ тараана. Яа одоо онцорлагтан дээр тийм гэл ингээд бүх хүүхдийнхээ нэрийг дуудаад шагнацсны дараа нөгөө хоёр чинь гараад яста шүүмжилж өгөндөө. Дурандаа зөндөө урт дурантай. Тэр дуран гараад ингээд дурандаа тэр баазын клуб тэр нөхөр тэгээд хичээлээ таслаад явж байна. Тий. Тэр одоо бүр гадныхаа компаниг хүртэл одоо сургуулийн шинжилтэн дутагдaltaй улсуудаа нэр усын өгч чинь. Тий. Цонхоод өгч нь үү? Тий. Тэгэл одоо тэр би хатгал төгсөн л дээ. Тэгээд тэр хатгалын одоо тэр автоваз тэгэл тэр усан зам усан онгоцын тэр тэгэл дээр ноосны үйлдвэр энтергээд одоо Монголын анхны ноосны үйлдвэр тэр анхны үйлдвэр шүү дээ. Их том хоёр том байгууллага тэр эдний чинь за тэгээ гар үйлдвэрийн артил энтер гэсэн тэдний чинь бүгдийг нь одоо юу яа албан байгууллагууд нь авчираад өнөө сургуулийн алиалагчид чинь сайхан өгч чинь нөгөөтгөл нэр усын дуудаад л ерөөсөө тэгэл тэнжүүн тэр одоо ажиллаа тасалж जैन тэр одоо норм төлөвлөгөөг биелүүлээгүй тийм улсууд байна. Тэр үед чинь дандаа норм төлөвлөгөө гэдэг юм чинь тэр норм төлөвлөгөөгөө биелүүлээгүй ийм жолооч нар явж байна. Ийм одоо албан газрын улсууд явж байна. Улаатл ёстой дурандаж өгнө. Зарим нэг нь гараа зугтаан дээр. Сайн тамуутай дүгндэг байсан. Одоо тэгвэл ч хүний эрхийн зөрчил болно шээ. Одоо тэгэх байх та. Айгууд л хүний эрхийг зөрчиж чинь гэхэлгүй. Тиймэрхүү сайхан шинжил болдог байлаа. Шинжилээр бас уралдаан тэмцээн голдуу мөсөн дээр. Манай тэнд ч нууран дээр тэмцээн явуулдаг. Баяр болоод. Тий. Тэгээ шинжилийг ухтаж тийм тэмцээнүүд зохион байгуулад тэгээд төрөөс улсуудаа өгөн авшагна. Тий. Тэгээд тиймэрхүү шинжил сайхан л болдог байлээ яг харахад гоё. Тэгэл ер нь тэгээд гинж минж чи янзын гоё шүү дээ. Тэгээд өөрсдөө хийдэг тийм. Та бүжиглээ дуулаад бэлэг авчив. Авчихсан. Та дурандуулж юу? Дурандуулаагүй. Дурандуулахаар чгүй их хөдөөний октод ялангуяа их бүрэг штэ. Ер нь их бүрэгд номоо би ч их номоо л байсан зүгээр яг аргагүй л одоо багш нарын даалгавраар л гарч дуулдаг л байсан. Сүүлдээ бүжиглдэг болсон. Сүүлдээ нэг бас нэг хөөрхөн жүжиг мүжиг тоглоод тэгээд багш маань ямарсан алиа тогмод гээд нэг юу яд нэг жүжиг тоглолт юм аа. Тэгсэн чинь багш тэхгүй юу. За миний хөө зүгээр чи хөдөөний нэг эмгэн шүү чи. За тэгэл юу гэж хэлмээр бол хэлээл одоо тэгэл тоглоорой гэдэг. Тэгсэн чинь би нэг өдөр ингээд яг тайсан дээр гараад тоглож исэн чинь энэ дээр ингээд шумуу тазчихжээ. Загтнаад ах юм. Тэгэхээр нь бөөс хазаад гэдэг. Тэгсэн чинь дараа нь зүгээр өстө багштай ахуулдаг. Очиж чи бөөс сурталж. Тиймэрхүү нэттэй байдаг байлээ. Бэлэг аваад их баярлжсэн бах та. Бэлгэн дотор юу байдаг гэсэн бэ таны? Аяхгүй. Голдуу боорцох. Боорцох тийм л чихэр жимс овор өстэй байх. Тийм бичэн хаяа нэг бичэн энтерл байна. Тэгээд чихэр байна. Өнөө цаанаас юу гар орж ирдэг. Оросоос чихэр орж ирнэ л дээ. Хадгалт чинь. Дамжлаг баазын чихэр тийм. Ивент тэтгэгч Химото чанартай жимсийг Химотоос. Бидний үе бол ингээл шинжлэх мандаринаас сөлдөг байхгүй. Бидний дээдлийн үе ч гэсэндээ манай аав ээжийн үе бол
ерөнхийдөө мандарины үнэр гэж шинжлэх тэгээд төсөөлдөг штэ. Таны үйл тэрнээс бүр урагшаа боорцогны үнэр болчиход штэ баг. Бэлгийн дотор боорцог байна гэхээр тийм. Ялангуяа дотор байрны хүүхдэд бол тэр чинь боорцог гэдэг чинь ёстой. Голдохгүй хавар юм байхгүй. Тийм байна тий. Бэлгийн дотор боорцог ороод ирнэ гэхээр чинь тийг баярлж ийн гэхээр их гоё байгаад байна тий. Алин мандаринаас бүр урагшаа болчиход байна шүү дээ. Тэгэхээр тий алин мандарин чинь бас гайгүй үед байсан байж тээ борцог гэхээр. Би бүр том болоод 10 төгсөөд энэ юунд аюутан болцсон хойно нэг мандарин гарч гин дэлгүүрт. Ёстой аачирлаад би хөдөө ээж аав ээж рүүгээ явах гэжсэн чинь өдөр чинь шахуу аачирлж ээж нэг ганц хил мандарин олж авахгүй юу. Тэгээд нөгөөдхөө аваачаад аав ээжтэй өгсөн чинь аав маань нэг харсан чинь хальстай нийдэж байна. Тийш анх удаа үнсэн. Хүү яава наадах чинь гадна талын хальсын юу ядг юм байхгүй юу. Амар гашуун байгаа үсттэй гэдгсэн чинь мэдхүү гоё юм шиг байна. Хөдөөний усад тийм энэггүй шүү дээ. Охин минь авчиж өгсөн одоо тэгээд хичнээн гашуунч гэсэн идэж байна. Ийм л юм байх гэж. Тийм юм байх гэж. Лимотогийнхаа маань очрлуулахгүй гоё мандрин өгж байгаа шүү. Тийм манай лимотогийнхан Европ жимс оруулж ирдэг. Тэгээд нөгөө жимсний нөгөө хадгалах тээвэрлэл мэвэрлж айгу хүндчтэй өлдөхгүй гэмтэхгүй орж ирчихтэй. Тэгээд тэрийг одоо айгу олон жил хийгээд ингээ гарцсан. Маш жимсийг маш гоё фрешээр оруулж ирдэг. Бөөнөр бас томоохон сүлжээлгүүрүүдэд өгдөг. Тэгээ Голландаас яг энэ Голланд альмыг оруулж ирдэг. Голланд альмыг оруулж ирдэг тийм компани. Тэгээ нэр ёстой гоё түүх байна. Ер нь бол одоо миний одоо мэдж байгаа хамгийн хол түүх нь л энэ мандарины үнэр гэл ёстой гоё үнэрдэг гэж ирсэн чинь боорцогны үнэр гэдгийг өнөөдөр сурж авлаа. Гоё шинэ жилийн бэлгэн дотор уутан дотор боорцог байна гэл нэг тэ гоё үнэртэй төсөөлөгдөж байна л да. Яг тэр дотор орон шиг нэг тоогооч ихчнэрийн айгуу гоё амттай ингээл эмээ өвөөгийн тэ ээж аавын хийдэг байсан дэр борцогны үнэр гоё шүү дээ тэ. Тэгэл өвлийн өвгөн чинь нөө олон цаасан ууттай юм авч орж ирнэ шүү дээ. Тэгэл авч орж ирэхэд нөө борцогны тос нь ингээ цаашаа цаасан уутантаа нэвтэрсэн энэ төр л явж байна шүү дээ. Юу одооны хүүхдүүдэд борцог бэлгэлвэл яах вэ? Одооны хүүхдүүд боорцог үлээлүүл яах вэ? Боорцог үлээлүүлээ. Тийм, шинэ жилээр ууттай амар гоё бэлэг ирлээ задлаад үзсэн чинь боорцог байвал яах вэ? Тоглож ийн гэж байна. Тэг тоглож ийн франк хийж ийн л гэж бодох те баг. Дарамжлаа гэхэлгүүдээ айгуудаа баг. Баг зарим нь уурлч мэдэн те. Одоо орчин үеийн хүүхдүүдийн шинэ жил ямар болж байна? Та нар ер нь яаж баярлахыг хүсэж чинь шинэ жилээр одоо мэдээж одоо аав ээжээсээ бэлэг ахуулаад ингээд ёлконд ороод тавиад бэлэг ахуулахыг хүсдэг баг. Тэрэс нь одоо залуучууд ингээд хүүхдүүд 10 жилийнхэн өөрсдөө ер нь яаж баярлж чинь сургуультай тэмдэглэж гин үү, ангидаа тэмдэглэж гин үү? Ер нь бол бид хэдийг одоо шинэ жил тэмдэглэхийг хориглож байгаа шүү дээ. Тэгээд илүү удаан тэмдэглэхгүй байх тий. Гэтэ яг хав тэмдэглэн гэх юм бол бөөнөрөө нэг газар гоё түрээсэлж аваал тэгэл дуучид муучид дуудаал. Тэгжэл тэмдэглэх бах та хоол идээл тэмцээн уралдаан зохиогоод сургуулийн шинэ жил болж ирсэн үү ер нь? Болж исэн бүр бага байхад л болж исэн санагдчих. Яг нэг ковид мавидаас өмнө гэсэн үг шүү дээ. Тийм заал маланда бөөнөрөө бас нэг үлийн өгөнтэй багш нар ингээд ангиангууд номер гаргаад тийм шинэ жил хийжсэн юм байна тийм. Сургуулийн шинэ жилээр бэлэг авчихсан уу? Үгүй. Ерөөсөө бэлэг авч үзээгүй. Дорндуулж юу. Дорндуулж үзээгүй. Ивент тэтгэгч Нэрвэн төв Flair Sports Bar. Үеийн шинэ жилээр л аялж үзлээ. Одоо хэдэн оны шинэ жилээр аялуулах вэ? За би ч одоо 80 оны хүн. Тэгэхээр яг бидний чинь нөгөө жоохон багт бол шинэ жил аягүй гоё болдог шүү дээ. Одоо миний санаж байгаа юм гэхээр ингэдэгсэн бид нэр 12 цагт он солигдоод дараа нөгөө орсчин цагийн зөрүүтэй 5 цагийн дараа жилээд тэрийг өсвөлөд өгсөн байхгүй. Шинэ жил он гараал унтахгүй тий. Тэгэл дараа нөгөө орсын нэвтрэл рүү. Тэр үчи угаасаа үндэс орбит гэл хоёрхан суул гардаг байлаа. Их дээр юм ярьж байгаа шүү би. Тий. Орсын он солигдоход давхар үлээдэг гэсэн үг үү? Тий, Монголч одоо 5 цагийн зөрүүтэй шүү дээ. Яг тэр үед гардаг ажилтай юм. Тэр үед одоо гардаг байсан хоёрхан сувг нь л Монгол Орос хоёр байхгүй юу? Өөр юм байхгүй тий. Тэгээ одоо шинэ жил гэхээр хүүхд насны дурсамж бол бас мандарины үер байна. Би бас өвөөгөн биш тий. Лимата. Тэгээ шинэ жилээр л ер нь мандарин иддэг байсан санагдаад тий. Одоо яг тэр цаасан бэлэгч бол байсан. Сургуулийн шинэ жилээр цаасан бэлэг дотор нь яхаар одоо нэг би чамд хайртай кинон дээр нэг үрлээ задраал яг л тэр бэлэгчин байдаг гэсэн байхгүй. Алим, мандарин, банка одоо нэг шиг жүүс мөс гэж бол байгаагүй шүү дээ. Тэгээ шинэ жилээр ерөөдөө тийм бэлэг авдаг байсан. Тэгээд хамгийн гоё юм нөгөө гэртээ ширээ тойрч суугаад
бууз нийлсэн салаад тэр чих гоё те шинжлэх аягүй орсон ч байхгүй. Шампансаг байсан л ах одоо тэр ихсэн санахгүй байна. Бодвол байсан л. Багада хэрэглэдэггүй байсан болоо тэр юм уу те. Энэ одоо жишээлбэл 1900 гэхдээ энэ яг 67-оноос хойш шампансаг хий гэж байгааг бахан. Шампансаг сүүлд хийдэг болсон юм билээ. Энэ нөгөө 1967 он гэж байгаа байхгүй. Энэ говь алтай бигэр дарс гэдэг байдаг шүү дээ. Алтай дарс бигэр дарс гэдэг. Тэр чинь яг 67-оноос хойш одоо хүртэл үйлдвэрлэлээр байгаа. Одоо сүүл рүүгээ ингээд ориглон дарс хийдэг болцсон байна. Виски хийдэг болцсон байна. Говь алтай бигэр брэнд бигэр компани гэж байгаа. Эднийх бас манайхтай хамтарч ажиллаж байгаа бол мэднэ. Эргэж үзсэн үү те? Бидний ч жоон багт юм Оросын Советский гэдэг шампансаг үүдтэй зэрэн дээр зүгчээ хар ярьлагтай Советский гэдэг. Төстөө өнгөтэй шүү. Тий. Одоо манайхаа өөрсдөө дарс хийдэг болчихсон. Ивент тэтгэгч бигэр дарс. Байгалийн шимийг танд зориулна. Бидний чинь жоохон одоо өстой яг нөгөө сургуулийн шинжил гэж болдог гэсэн. Яг сургуулийн шинжил болно. Дээр нь бидний хүүхд насны чинь нөгөө чимэглэлүүдийг дандаа өөрсдөө хийдэг ус тээ. Сургуульч тэр гэртээч тэр бид нар ингэж утас татж агаад 12 жил мэлүүлэгдэг нөгөө хөвөнгөөр ингэж цасан ширхэг хийдэг. Орсын нэг тийм тоглоом байдаг. Тийм. За тэгээд одоо айлд орсонцсон ер нь манайхцсандаа ингэж ёлкны тоглоомууд дандаа орсын тоглоомууд шаацсан өвлийн өвгөн цасан охин гэдэг тийм тоглоомуудтай яг ер нь хамгийн түрүүнд тэр л санаанд ордог л доо. Оюкагийн хувьд. За миний хувьд хэр чин би ч нөгөө багасаа л Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд сурдаг байлаа. 70 том лээ. Үүштэй. Миний ч бол одоо би 2000 оны ихийг ярих гэдэг юм л да тий. Тэгээд яг нөгөө сургуулийнхаа шинжил би одоо бодоод хад нэг ордгоо байсан. Орох тийм нөгөө бололцоо боломж гардаг. Ягаад тэгэхээр яг хүүхдийн ордны харшийн сүлд модны наадам аль эсвэл олон улсын хүүхдийн найрамдал цогцлбарын харшийн сүлд модны наадам. Яг энэ хоёр наадам чинь тий бүр яг засгийн газраас бүр яг хоёр томын аль нэгэнд нь бид нар чинь ингээд сонгогдоод ордог байлаа. Тэгээ аль алинд нь орж исэн. Тэгээд хамгийн миний яг бодож исэн хамгийн гоё нь сүлд одоо ингээд санагдаж хаад гомсронгой чинь одоо яг Монгол төрийн бүр яг хамгийн бүр 50 жил өвлийн өвгөн болж илаа. Тэгээд хамгийн сүүлийнх нь гомсронгой өвлийн өвгөний харшийн сүлд модны наадамд орж исэн байна. А мөн бас яг ардын жүжигчин асарж агаахын анхных нь бас харшийн сүлд модны тоглолтод бас орж ирсэн. Яг энэ нас их гоё байна. Тэгээд одоо бас заримдаа ингээл энэ өндөрлөгөөс харахад гэдэг чинь альбом ингээл зургнуудаа хардаг ш. Бас яг үе үеийн нөө төрийн өндөрлгүүд нөгөө нэг ерөнхийлөгч нар чи ирдэг штэ. Ингээл ирээл нөгөө бэлэг өгөөл тэгээ хамгийн сүүлд нөө тоглолтод орсон бүх хүүхдүүдтэй багш нартай найруулагч нар зураг авахулдаг. Тэгэл ер нь л гоё зурагчл айгуу гоё юм дурсамж олж үлддэг. Тэгээ хүүхдийн ордныхаа харшийн сүлд модны наадмыг өгвөл гоё байна бодсон. Тэгээ бас найрамдал. Гэхдээ ер нь тэгэл бид нар чинь яг нөгөө 10 жилээсээ л яг нөгөө хүүхдийн ордонд явж исэн болохоор ингээл манад бүжийнхэн, дууныхан, драмынх ингээл орсон орлого яг тэр дунд чинь яг нөгөө хүүхдийн ордонд найрамдал гэл ингээд сүүжлөөл аль алинд нь ордог. Тэгээ бидний хувьд чинь хүүхдийн ордонд орох нь гоё. Гэхдээ бас найрамдлын хашид ороход бас илүү гоё байдаг. Тэнд нөгөө цусланд яг нөгөө амрангаа тэнд байрлангаа нөгөө нэг ингээд тоглолтоо хийгээл бас хувц бүх юм цаанаасаа тэгэл явхад яг нөө туслангаас явхад л ингээл утгаа өгш маань яагаа ингээл өөлөөлдөг штэ. Яг тэрнтэй адилхан яг бас яг тэгдэг. Тэгэл хүүхдийн ордонд ч гэсэн бас ер нь одоо яг тэгдэм үү харшийн олох нар чи 28 9 гэл ер нь дуусчихдээ юм шиг байна. Бидний үед ч бүр 31-нд хүртэл ингээ 2 тоглолттой 32 тоглолттой. Тэгээ 31-ийн тоглолтыг өдөр дуусчаа бараг л орой 6 7 цаг гэдэгтээ баг ингээл зэрэгцээл. Тэгэл ирээл имээ өвөдөө ээж авдаа ингээл туслаад 12 цагийг болохыг хүлээгээл. Тэгэл ер нь их тийм хариуцлагатай л хүүхдтэй байжтэй. Маш хариу ажилтай байсан. Тэгэхээр манай нэвтрүүлгийн хамт олноор дамжуулаад өвлийн өвөө та нарт бэлэг явуулсан. Тэгээ дөрөв бас хэлсэн цагаан тортыг хийсэн Батбайгал бэкригээс та нар ингээд энэ нөхөр нарах юм бол энд ингээд ийм харддаг юм байгаа байхгүй ингээд харангууд киноны постэр байгаа байхгүй. Тэгээд одоо энэ дээр жишээлбэл тийм цэрэн дээр зөөгчийн зурагтай торт байна. Ингээд Батбайгал бэкри хамт олноос баярлалаа. Баярын ширээг чимхээр ингээд бэлгэлж байгаа шүү. Гоё би тэрний ядаж гаруутсараа зургийг авах юмсан гэж бодоод ирсэн. Энд бүр таны зурагтай постертэй байна. Би бас яг тэгж бодоод дуусгаар нь авъя да. Тэгээд сууж ирсэн. Ямар сайхан баярлалаа та нартай баярлалаа. За Батбайгалыханд амжилт хүсье их баярлалаа. За надад бас нэг торт байгаа. Бас ингээд нөгөө хамтран хөтлөгч байгаа эснэр нүхээр нь харвал Амирлангийн зураг байна. За. Ки ямар азтай юм бэ? За тийм манай Оюкагийн
Аюкагийн зурагтай бас торт байна. Нэвтрүүлэгт болохоор ийм гоё бас элэг авдаг. Харин хүүхдүүдтэйгээ хувааж идэрээ. Энд харин зураггүй торт Одоо дуранднаа. байна. Зурагтай торт аав гэсэн чинь урлагийн буян юм да гэдэг шиг тий. Ямар гоё юм бэ тий. За энэ тэгээ манай бас цаасан удаатай бэлэг гараад байна шүү. Яг шинжлэх цаасан удаатай байдаг. Энэ нөгөө Лимотогийн Европ болон Орос жимснүүдээс ингээд дээжлээд тав хүнээс бэлэг барьж байгаа. Тэгээд мандрин доочлохгүй болсон. баярынхаа ширийг чимээрээ. Яг юм баярлаа. Баян бор цаастай юм бэлэг харсан чинь би чамд хайртай кинон дээр Ингээд задлуулдаг шүү дээ. Бэлэг нь Хаяа төрөөх доороос нь жоохон задлаад тарахсан. гоё шүү баярлаа. За энэ дарсын маань рекламыг манай хамтран хөтлөгч маань их сайн хийж байгаа. Би ч одоо тэгэл гардуулаад өгчих. Гэт энийг би одоос мэдэг байж байгаа ингээд нэвтрүүлэл ороод мэдчихэж байгаа байхгүй. Тийм ээ. Энэ ингээд чацраг нь болон нэрмэл арх үүд штэ. Тэр хоёрыг ингэж хольж гаргаж авсан багт. Тэгээд ориглуун дарсан. Тэгээд тий янз бүрээр хийж байна. Одоо үндэсний үйлдвэрлэл нь маань ийм гоё хөгжиж байна те. Тэгээд бас таныг баярынхаа ширийг чимээрээ гэдэг. Тэгээд энэ Амирлаа чамд биш шүү. Ээж аавдаа өгөөрэй. Тийм басна уу? Ийм мондог. За энэ нэвтрүүлэг зурагтай гарна штэ. Ээж аавд нь ийм мондог охин төрөөж гоё кино тоглоосаа. За баярынхаа ширийг чимээрээ гэдэг. За өстой тэгнэ. Манай ивент гэртээс өгч байгаа бэлгэнүүд шүү. Өвлийн өвөөгийн бэлгийг бит хоёр дамжууллаа. Тэгээ шинэ жил бол өөрөө тэл хүсэл мөрөөдлийн баяр, хайртай ойр дотны хүмүүсээ баярлуулдаг тийм бас нэг юм гэр бүлийн баяр гэж би хувьдаа нэг утгаараа харддаг. Тэгээ бас ер нь яг кино уран бүтээлээ нээгээд удаагүй байгаа тэр мэдрэмжээрээ бас ингээ сайхан баярын ширээний ард ярилцсан гэдэг их гоё байлаа. Тэгээд кино уран бүтээлийн агуулга бол надад үнэхээр таалагдсан. Тэгээд яг нөгөө одоо гол дүрийн жүжигчин болдохт хоёрын нэг аргал түгээд явж байгаа. Тэгэл хоорондоо ярилцж байгаа хэсэг үүд шүү дээ. Тэр хэсэг дээр бол яалтчгүй тэгэл уйлж илээ. Тэгээд нэг юм Монгол ахуйтай кино уран бүтээлч өөрөө хүнд ямар чухал байдаг лээ. Тэгээд та бүхэндээ хамт олонд нь маш их баярлалаа. Тэгээд кино урлагаар дамжуулж ойлгож ухаардаг зүйлс их байдаг. Хамтран хөтлөгч маань ч гэсэн өчигдөр ярьжсэн те. Сайн уу амьдрал минь гэдэг нэр бол тэгэл Монголын бүх залуучуудын амьдрал тавтай борил гэсэн их гоё байдаг. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд 2026 онд амжилт төрлөөр дүүрэн эрүүлэх байгаасай гэж бас хүсье. Баярлалаа. Танай хамт олон энэ телевизийн хамт олонд маш их баярлалаа. Ингээ ховор гоё бэлэг авлаа. Энэ одоо энэ ивент төлөвчдийн сайхан бэлэг нэг энэ жил энэ 26 он ямар ч байсан миний хувьд бол сайхан ямар ч үсэн хэмэртэй явах хаад гэж бодож байна. Тэгэлээ хандаас тий олон сайхан уран бүтээл даглаарай, эрүүлэх байгаарай гэж хүсмээр байна. Тэгээд бүгдээрээ баярынхаа шампанскийг бас буудуулаад. За тэгээд би надаас усны бүгд яг кино уран бүтээлийн яг хүмүүс байгаа даа шүү дээ. Би бас кинонд явж үзсэн шүү. Тэгээ яг нөө зургийн дараагаар яваач гэхээр нь зургийн дарга гэхээр нь дарга болно гэж явцсан чи очоод өстой. Ахиж хизээч хийхгүй гэж хотод ирсэн юм байна. Гой сонсогдд юм байна. Тэгээд ер нь тэгээд миний нөө кино урлагийн карьер дууссан да гэдэг шиг юм байна. Зургийн дарга гэдэг бол гэхдээ одоо бид нар бүгд киноны хамгийн хүнд хэцүүг өөртөө бүх юмыг бэлэн байлгадаг. Дээр нь одоо жүжигчид болон группийн бүх хүмүүсийн эрүүл мэнд амнаас бүх зүйлийг давхар хариуцж яадаг. Ер нь бол киноны өндөр ээж гэсэн үг тийм. Тийм учраас зургийн дарга гэдэг ажлыг бол бас маш өндөр хариуцлагатай тавьж хийдэг л дээ. Эрхийн найруулагчин дээр хөдөө тал хэрд очичоо тим аваад иргэдэг юм байдаг шүү дээ. Айгуу сайн уу? Цас оруулмаар байна гэх. Тэг ер нь хэр баргийн үний бас хийж чадах ажил биш шүү тийм. Гэтэ ер нь яг би бас ингэ хэлэхэд ганц зургийн даргач биш ер нь киноны ажлыг хүмүүс их амархан гэж боддог байхгүй. Тэгэхэд манай киноны тэр туслахууд дууныхан одоо зөвхөн гэрлийнхэн ч гэдэг юм уу маш энэ улсууд бол бүгдээрээ амар юм шанц шаардсан ажил хийдэг байхгүй. Мэдээ одоо төвчээртэй шанцтай байж иж ард нь гардаг ажлыг киноныхан маань хийдэж шүү гэдгийг бас хэлмээр санагддгийн. Ер нь ганц зургийн дарга гэлтгүү бүх одоо хариуцсан тийм ээ юмуд нь бүгдээрээ л маш хариуцлагатай маш хэцүү ажлууд байдаг шүү тийм. Энэ жил бас нөгөө Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжснээс 100 жил болж байгаа. Тэгээд Цэнгэрд лекцийг бас үзэн суугаа Монголынхаа мянган хүүхэд багчуудтай хатам ээж уран сайхны киноны бас
нийт хамт олонны зүгээс бас шинэ жилийн баярын мэндийг ившүүлье. За тэгээд хатан байж киног бас хүмүүс маань одоо оны төгсгөл дээр эх оны эхэн дээр сайхан гэр бүлээрээ сууж хагаад үзээрэй гэж бас уриалмаар байна. Тэгээд бас нэгэн сайхан уран бүтээл гарсан байгаа учраас та бүхэн маань Монгол уран бүтээлчдэд дэмжиж Монголынхаа уран бүтээлийг дэмжиж бас Монгол кино контентуудаа бас үзэж байгаарай гэж хэлмээр санагддгийн. Тэгээд энэ киног бас сонгож үзээрэй гэж хэлье. За ингээд та бүхэндээ шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе бүгдээрээ сайхан баярлцгаарай. Энэ стаат. Шинэ оны мэндээ баяр хүргэе.